Бадмаар гэрэтний байдраг сургууль. Цаг байдргийн ил дагшин газар нутаг их түүхийн буурал тоосондож, эдвэ цагийн эрэм тоололдож тодмөр том орон зайтай. Эрхэмзэгчтэй Архангай аймгаас тасарч ишин тутам байгуулагдсан Баян хонгор аймагт 1942 дугаар онд нэгэн шин сум байгуулагдсныг Жаргаланд хэмээн нэрийдсэн байна. Сум байгуулагдаад 4 жил болсны дараа буюу 1946 онд энэ суманд 3 багш 2 бүлэгтэйгээр нэгэн баг сургууль өвдөнөөсөн нь энэ нутагт эрдэм соёлын уурхай үрд нээгдсэн хэрэг байлаа. 1960-70-аад онд Баян хонгор аймгийн Жаргаланд сумын нутаг мянган жил их газрыг эргэлэн урссан түүхт байдраг голын нэрээр нэгэн сангийн аж ахуй бий болсон юм. Байдргийн хөндийд орчин үеийн цоошин хотгоныг сүндэрлүүлж эхэлсэн цаг үед нутгийн эрдэмт хүү ардыг гэгэрүүлэх яамны сайдасан Монголын сэтгүүлчдийн байгууллага нам төрийн төв хэвлэл үнэн сонин олон жил толгойлсон Сэндийн намсрайг бай. Шин сайхан сургуулийн ижүүрэн байр сав, материалын баазыг бий болгох эрхэм завшааны сэжүүрийг атгаж үүд хаалгын нээлтсэн гэдэг юм. Миний аав энэ нутагт төрж өссөн. Энэ нутагт анх үсгийн ацаг заалгаж бичиг үсэгт тайлагдж байсан гэж ингэж ярьдаг. 77 онд анх энд аав маань нутгаа зааж ингэж намайг дагуулж ирээд тех тайлманд байдргийн сургуулийг энд нүүлгэж авчирч энэ сум дундын том сургууль байгуулах гэж байгаамаа гэж тэгээ энэ буйрыг харж явсан. Жаргалантын баг сургууль байгуулагдахаас бүр өмнө 1943 оны 5 дугаар сард Аравдангийн хорол дам багштай 16 хүнтэй бичиг үсгийн бүлгэн байгуулагдаж ард иргэдийг бичиг үсэг тайлах үйлсэл зүтгэж явсан нь Жаргалантын баг сургуулийн эхлэл суурь нь байсан юм. Жаргалант сумын шин сургуулийн анхны захирал Чойжил 1942 оноос Бөмбөр, Бууцагаан, Заг 46 оноос Жаргалант сумын анхны баг сургуулиудад тус захирлаар ажиллаж байжээ. Чойжил захирлын хүү Далантай орон нутагтаа мөн л дарга удирдлагын ажлыг нэр төртэй хийж байсан нэгэн тэгвэл Далантай амар дэлгэр өдгөө өвөөгийнхэн үүсгэн байгуулсан анхны сургуульд багшилж үйлс бүтээлийн залгамжилж явна. Өвөө маань одоо байдраг сургуулийн одоо хөндлөн болгохт анх эхлээд баригдаж байхад баг сургуулийн анхны захирлаар ирж байсан. Анх эхлээд тэр одоо хөндлөн болгохт сургууль байгуулагдаад ажиллаж байхад нь бол одоо 46 хүн шав байсан. Байдраг ахлах сургуулийг өдий дайтай дэгжин дээшлэгт нь үч хөдөлмөр эрдэм оюунаар зориулсан үе үеийн багш нарын сэтгэл оюун авьяас эрдэм их мөрөнд сутгах цутгалан болдог юм. Миний өвөө Фёдор болохоор Заг сумын сургуулийг үүсгэн байгуулалцаад захирлаар ажиллаж байсан. Миний аав цагаан Жаргалант сум, тэгээд Цаг мөн Галууд сумдад тасралтгүй 40 орчим жил багш хийжсэн. Аавтайгаа хамт өөрийнхөө одоо багш нартайгаа хамт зэрэгцэн багшилж байсандаа би маш их бахархдаг. Цагаан багшийн аав Ширнэнгийн Фёдор 1932-аас 37 онд ардыг гэгэрүүлэх яамны сайдын 95 тоо тушаалаар хуучнаар Архангай аймгийн Заг гол сумын баг сургуульд багш захирлаар томилогдсон ажиллаж байж. Үүнийг дурдахын учир гэвэл байдраг сургууль нь анх Загийн сургуулиас гадаан тасалж тооноон татсан түүхтэй. Монгол нутаг өргөн уудам. Уудмынхан хэрээр тэнд ухаантан мэрэгд од бүх мэт олноор хорвоод ирмүү. Хонгор нутгийн бомбод химэх энэ ламанд саахалтын зайд Монгол улсын төрийн шагналт эрдэмтэн судлаач, төр нийгмийн зүтгэлтэн 3 хүн 3 өөр цаг үед мэндэлж, туйрвэж, үтээж, бодтой биетэй үйлс бүтээлийн бүх Монголынхон түмэн ардад хүртээсэн байх юм. Тэд бол ардыг гэгэрүүлэх яамны сайд ах トゥ Сэндийн бат төмөр, төрийн шагналт соёлын авиас зүтгэлтэн Сэндийн намсрай болон төрийн шагналт түүхийн шинжлэх ухааны доктор профессор Оохнан Бат сайхан нар болоо. Энэ бомбот гэдэг энд үнэхээр их сайхан, үнэхээр бурхан бомбын орон гэж монголчууд ярьдаг. Энэ бомбот гэдэг нэрэндээ тохирсон үнэхээр
үлзий төгс бүрдсэн ийм сайхан нутаг. Энэ бууц гэдэг бол бидний хувьд хамгийн үнэтэй газар. Аав маань хүн болж мэндэлсэн болохоор зэрэг хамгийн үнэтэй. Өвгөд дээдсийн сургаалаар үнэн мөнийг олж өглөө өдөр үдшийн 3 цагаар ертөнцийг ухаарч явсан 1940-од он. Сургууль 10,000 төгрөгийн төсөвтэй хичээлийн 2, дотор байрны 2, гал зоохны 1 нийт 5 гэртэй байжээ. Анхны 1-р ангийн сурагчдын баг нь 7, ахмад нь 20 шүргэж эрийн цэ игнэж айлын эхнэр болох насныхан байсан гэлцдэг юм. Галчаар Дамдингийн баяр, өвсөн хэмээх гонгор, тогоочоор ноёны занг явсан жойж хэмээх насангийн ойдов, нярваар нь моохор хэмээх гончиг нар тус тус ажиллаж байв гэдэг. Бид хоёр нэгэд. Тэгээд захирал багш биднээс багшилдаг байсан. Захирал багш нарыг хичээлээ заа. Тий, Өөр ямар багш нар байв? Өөр артсан багш байсан. За. Артсан багш байсан. Хэн дух багш байсан. Бидний 60 юунд гэрт байсан. За. Бичээл. Би чирээс анх ингээд сургуульд орж байхдаа нэг хүний нэг жаахан тийм бас надад ирэхтүү тангитай хүн байсан. Би эхнэр дээлтэй сургуульд орчихсон. Тэгээд хүүхдүүд чинь намайг дагаад хүүхдүүд би гүгээл сургуулаа ингээл тойрол гүгээд хүүхдүүд чинь сандрахол. За. Тиймэрхүү. Тэгэл бид нар чинь баахан маатаг тоглоно доо. Маатаг гэдэг юм байсан. Тий. Тэгээ тэр үед одоо дайны дараахан байсан учраас цаа сарандаач ховорхон эхлээд бол бид одоо үнсэн самбар гэдэг. Тэр үнсэн самбар дээр одоо шугам татуулаад аав усыг заалгаад тэгээд одоо дөрөвдүгээр ангийн боловсролтой болсон намайг одоо Эрдвийн зэрэг төргөж оюутан болгож тэгээд энэ нэр хүндэтэй ажилд оруулах гэсэн бол миний сургуультай салшгүй холбоотой. Монголынхан ард түмэнд өглөө сүлд дуугараа анхаараарай Монгол улсын нийслэл Улаанбаатараас яаж ямар сайн гэж бол Нэг өдөрлөөр онцгойход саван нуур гарын саван дээр үеийн бяслаг аас шахдаг байсан цагаан давуу 1 метрийг тэгээд 5 дэвтэр 2 удаа бал харандаа ийм шагналууд өгдөг байлаа. Бага сургуулийн төгсөгчид 1954 он хүртэл аймгийн төвийн дунд сургуульд явж суралцдаг байлаа. Тэдгээр төгсөгчдөөс нэгдсэн 3 дугаар эмнэлгийн зөвлөх Монгол Улсын хүний гавьяа тэмч Понцэг, түүний ах Монгол Улсын гавьяа тээвэрчин Дорж Готов, найруулагч Чилха, хөгжмийн багш Сүрэн Хорлоо, багш Аравдангийн Үнэбат, Бивш, Агван Аравдан, Дагвын Чимбат, Гонгорын Самбуу, зураач багш Дашцэвгийн Батсуур буян нэмэх нарыг тус тус нэрлэж болно. 1954-с 55 оны хичээлийн жилд Жаргалан сумын бага сургуулийг дунд сургууль болгож, хоёр чиглэлийн сумдын хүүхдэд боловсрол олгож эхэллээ. 1954 онд Жаргалантын бага сургуулийн 4-р ангийг Дааган суран багш дааж төгсгсөн байна. Хөндлөн булгахт сумын төв байхад би тэр 52 онд бага сургуульд орж ийлээ. Сургуульд орох жил аав маань уг нь ах төрүүлж орох хэрэгтэй байсан л да. Тэгэхээр хонь малаа хариулуулъя. Энэ над хэрэгтэй. Дүүгээ явуулчих гээд. Тэгээ ахын оронд би орж исэн. Тэр агаарыг амсгалж, тэр усаар ундаалж ирсэн. Тэгээ тэр хүмүүсийн тэн зан олны бүр хүүхдүүд та нартай бүгдэд эрүүлэг сайн сайхныг хүсье. Понцэг эмч төрсөн ах Дорж Готовынхаа хамт 10 дугаар ангийн онц төгсөөд хоёул зөвлөлт тусад явж суралцжээ. Дорж Готовга улсдаа 50 гаруй жил зөвтгөж Монгол улсын гавьяа тээвэрчин цолыг хүртсэн байна. Ийхүү нэг нутгаас ах トゥ 2 гавьяа төрсөн түүх Байдрагийн сургуулаас ихтэй. Арья базрын Дааган сүрэн 69-77 онд Жаргалан сумын 10 жилийн дунд сургууль захирал 1977-оос 99 оны хүртэл 22 жилийн турш хичээлийн эрхлэгчээр ажиллаж боловсролын байгууллагад 50 жилийн ухамсарт амьдралаа зориулсан гайхамшигтай сургууль хүмүүжүүлэгч өдөрт ажилтан байлаа. Би аавынхаа Монгол хэл уран зохиолын багшийн мэргэжлийг өглөөд 1982 оноос өдөө хүртэл одоо энэ сургуультай
Монгол хэл уран зохиолын багшаар 34 дахь жилдээ ажиллаж байна. Миний хүү Батэрдэн одоо 3 дахь үеийн багш болж энд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайдны зөвлөлийн 1957 оны 214 дугаар тогтоолоор Байдрагийн сангийн аж ахуйг байгуулсан түүхтэй. Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйг зөвлөлт холбоот улсын хүч хөрөнгөөр өргөдгөн тохижуулж байгаа юм. Энд одоо трактор засварын газар, цахилгаан станц, эмчилгээ бордооны байр, саадын ферм, сургуулийн эмнэлэг зэрэг үйлдвэр үйлчилгээний жирийн барилгуудыг барьж ашиглалтанд өгч байна. Тус сургууль 1962-63 оны хичээлийн жилд Зааг, Жаргалант, Гурван болог, Баян болог, Хүрээмарал, Бууцагаан, 1975 оноос Галуут, Бөмбөгөр сумдын хүүхдийг хамран бүрэн дунд боловсрол олгох сум дундын сургууль болон цар хүрээгийн тэллээ. 1968 он гэхэд бол Байдрагийн 10 жилийн дунд сургуулийн 2 дахь удаагийн 10 дугаар ангийн төгсөлт болж таарсан. Тухайн цагт манай Чимэд багш, Дашторж багш, Тогсолмаа багш гээд бидний одоо монгол хэл уран зохиолын багш нар одоо миний ирээдүйн мэрэгчлэн сонгоход монгол хэл уран зохиолын багш болоход цаашлаад одоо энэ монгол хэл соёлыг судлахад одоо их гол түлхэц болсон ирээдүйн мэрэгжлийн маань одоо луужин болсон гэж би энийг бол дурсаж хэлэхэд их таатай байд юм аа. Байдрагийн 10 жил гэдэг сургууль яасаас манайх 3 дахь төгсөлт юм байна. Манай ангиас маш олон одоо спортлог улсууд гарсан. Манай оюун хөө манай аймгийн шатрын 3 удаагийн аварга. Би бол Дэшүүрийн аймгийн 3 удаагийн аварга. Манай даваач өгөж эмэгтэй спортоноос цааны 3-4 удаагийн аварга улсын тэмцээнд удаалаараа олж ирсэн. Их мундаг юм сайн тамирчтай, сурлах сайтай ийм хүүхдүүд байсан. 1969 оноос оройн сургууль хичээллэж 1978 оноос эвлийн илгээлтээр балажхын үйлдвэрлэлд хуваарлагдаж мөн техник мэрэгжил сургуульд хүүхдүүдийг суралцуулж мэрэгжилтэй ажилчин малчдыг бэлтгэж эхэлсэн юм. Байдрын 10 жилийн төгсөөд одоо хотод төр сургуульд байж байгаа тэр эргээд Байдрын 10 жилдээ очиж багшилсан. Энд би 20 жил багшлаад ингээд 20 жил багшлахтаа тэнд төмний олон хүүхдэд одоо багш нарын адилхан одоо эрдэм ухаан зааж одоо ирээдүйн одоо байлжигээр урахад нь бол тус нэмэр болж явсандаа их баяртай байна. Бид 73 онд 25 төгссөн. За тэр нөгөө дөрөв бацаахны хэлснээр бас тойргийн сумдуудын хүүхдүүд ирж сурдаг байсан гэдэг. Цаг Байдргийн үндсэндээ нэг 13 хүүхэд одоо 9-т орж ирсэн. Бас 10 нь бол одоо Гурван болог, Баян болог, Хүрээмарлын чигт 10 хүүхэд ирж. Миний ч гэсэн өдөө зэрэгтэй явж байгаа өдөө зэрэгт хүрсэн аав шиг загаас хуулаад аль бүхнийг заасан энэ ардын олон багш нарын үеийн багш нарын ачаавья. Үнэхээр Байдргийн 10 жил бол өөрөө сургалт сайтай. Байдргийн 10 жилд ажиллаж ирсэн багш нар нь өөрөө их хүмүүнлэг сурагчтайгаа харьцаа хүмүүжил олгох, анхны суур мэдлэг боловсрол олгох чиглэлд бол үнэхээр дадлагдсан ийм багш нар байсан. Тийм учраас энэ багш нарын хүч тухайн үед олгосон биднэрт олгосон энэ боловсрол бид нарыг үдий зэрэгтэй ажиллах юм боломжийг олгосон явдалд бол бид хүн баяртай байдаг. Сурагчдын тоо өсч өдрийн ангид 100 гаруй хүүхэд хичээлж, дээр нь орой, ичнэ анги нэмэгдсэн тул хичээлийн шинэ байр барих шаардлага тулгарчээ. Ингээд сангийн аж ахуйн төвийг барьж байгуулж байсан зөвлөлтийн барилгачид 1978 онд 190 хүүхдийн хичээлийн байр, цоошин дотор байрны цогцлборыг хугацаанд нь барьж бүгдийг нэгдсэн халаалтанд холбон ашиглалтанд орууллаа. 76-7 онд чинь нөгөө манай сумчин үндсэндээ тэнд нэг 10 гаруй албан байгууллагын эдгээс тэр хөдөлთა бэлтгэлийн анги холбоо хоёроос бусд нь бол өөрөөсөө бүрэн Орос цэргийн ангийн тусламжтайгаар шинжлэгдээд 24 цагийн дулаан цахилгаанд холбогдоод тэгээд мал нь хүртэл усаа зөөлгөж уудаг бүх малын хороо нь баригдсан. Тийм ч учраас бол дөнгөж сургууль төгссөн шинэ болгосон хүчнүүд ч гэсэн тийшээ багшлах
сонирхолтой байсан баг чадaltaй багш нар их очсон эргэн тойрны сумдуудаас. Байдаргийн сангийн аж ахуйн нарийн хуудас болсон байдарга үйлдвэрийн чамаар хоныг бий болгож эх орондон үржил шимийг хүртээж 1983 онд баталгаажуулсан байдаг юм. Баянгар ангийн байдаргийн үржил дижилийн станцын малчин Монгол Ардын хурцлт намын гишүүнцэн дэвс чамаар хон маллах баялаг туршлагатай болжээ. Чамаар хон эрүүл жирэг үедээ тэсвэр хатуужилтай мал учир бэлчээрийн нөхцөлд тарахгүй явахтлаар Монгол хоньоос дутуугүй өгөөд хоёр дахин их ноос өгдөг юм. Дэлхийн хамгийн урт ноосд хоньны игнийг багтах чамаар хоньны ноосны дундаж урт нь 18-с 40 см-т хүрнэ. Байдаргийн станц нэг жилдээ 600 хэлтүүлэгч бэлтгэж чамаар хон үржүүлдэг 7 аймгийг махноосны чиглэлийн сайн хэлтүүлэгчнүүд хангах зорилгыг амжилттай биелүүлж байна. Байдарга хоныг бий болгоход мал зөвч аривий мягмар жавнаар санаачилж нутгийн зоо техникч Сэндрэ сөрөн хорлооноор голлох үүрэг гүйцэтгсэн юм. Тусмын малчин Намсраажив байдарга үйлдвэрийн хонь усхан үржүүлж улсын хошоо авраг малчин болж байсан. Түүний хонин сөргээс ноос саргах чанар болон амьдын жингэрэн 4 хон тодорч улсаас 2 алтан медаль, 2 хүрэл медаль хүртэж байсан сайхан түүх байна. Сургууль шин сайхан байр материалын баазаар хангагдаж 1980-аас 90 он хүртэлх хугацаанд эрчимтэй хөгжлийнхээ оргил үед хүрсэн юм. Тэр үеийн манай сургууль бол аймагтаа тэргүүний дээр нь тойргийн сумуудаас очсон бид нар чинь наацхан спорт зал гэдгийг тэнд очиж ил мэдэрч ялаа шүү дээ. Тэгээд сургууль орчин, сангийн аж ахуйтай байсан, орсууд их байсан. Босод сумуудаас ирсэн хүүхдүүд бол аймаг орсон юм шиг тийм төвлөрсөн газар ирсэн юм шиг тийм сэтгэл төрүүлсэн. Миний ажиллаж байх үед бол ёстой жинхэнэ мэрэгжилтийн эзэн болсон олон сайхан багш нар ажиллаж байсан. Намжламаа захирлын үед бол манай сургуулийн сурагчид конкурс шалгалтанд бүх өндөр дэвсэлтийн хувааруудыг авдаг. Математикийн хичээлүүд бол ерөөсөө дөндөө өндөр дүнтэй авдаг. Ийм онцгой сайн сурлагатай сургууль байсан. Эргээгээд багшийн тэрийг харахаар нэг сайхан хувцас цэвэрхэн өссөн. Ерөөсөө цэргийн дарга бол нэг зүгээр сайхан байдгийн байна. Ер нь энэ шиг нэг цэргийн дарга бол бий болох юм байна гэдэг үндсэндээ 87 онд дүүл тоглолтыг анх Баянгороос командолж энэ улсын баталгааны зөвлөлдөр авчирч 2 дугаар байранд орж тэгээд үндсэндээ бараг цэргийн сургуулийн допусгийг бараг авсан да. Тэгээд шалгалтаа өгөөд ингээд цэргийн сургуульд орж исэн. Эдгээр он жилүүдэд гончигд орж Очирванчиг, Нов, Чойжилсүрэн, Алтай, Инхбаатар, Мягмарсүрэн, Чулуунхүү, Гүрвазар, Ламсүрэн, Хотгонбат, Лавгсүрэн, Найдамд, Дашцэв, Алтан цэцэг, Сайнхүү, Маруш, Юндын Чойжил, Чулуун, Санжижив, Энвиш, Агаван Аравдан, Бивиш, Алга, Цагаан, Эргэ, Баасанжав, Амгалан гээд алт шиг сайхан багш нар ажиллаж байлаа. Миний хамгийн хийж гүйцэтгэсэн ажил бол энэ хүүхдэд спортыг хөгжүүлэхэд, ялангуяа энэ хөлөг өмгийг хөгжүүлэхэд. Хоёрдугаарт нь би энэ байдаргийн сургуульд ирээд циркийг нэг байгуулж үзсэн. Тэр харин нэг сони юм байна. Тэр циркийг байгуулад байдаргийн сургуульд 8 сумын хүүхдүүд ирж суралцдаг. Тэр хүүхдүүдээс шилж аваад тэр циркийг байгуулж үзсэн. Мөн бас бүжгийн дугуйлан байгуулад нийтдээ би энэ байдаргийн сургуульд ирээд бүжгийн дугуйлан 12 жил болоход 23 бүжиг дэглэж пиано зохиолын урлагийн үйлчлэгээр 3 бүжиг алтан медаль авсан тий. Үнэхээр л шав нарын амжилт нь сайн багш, сайхан хамт олонны эрдэм ажлаас шууд л хамааралтай юм хойно. 1978-79 оны гар бөмбөгийн аймгийн эдэрчүүдийн ураг Эрдэнэ, Насан дэлгэр, Ган зүрэг, Уран чимэг, Чимгээ нар бүжигчид Бат сайхан, Наран цэцэрлэг, Төвшин жаргал, Инх төвшин, Оюун цэцэг, Цэвэлмаа, Саргай цэцэг, Инх туяа, Баасан жаргал, хөгжмийнхэн болох Инх жаргал, Эрдэнэ бэлэг, Туул, Дайримаа, Оюун чимэг, Инх туяа, Дэлгэр, дуучид Бат сайхан, Дэлгэр, Мягмарсүрэн, Гамболд, циркийнхэн цогоо, сувдаа, мөнх баяр, воошооз гэдэл цаашаа хөвөрч өгөндөө.
Байдаргийн сургууль аж талаараа хөдөөгийн сургуулиуд дотроо төдийгүй хотны эсдийн сургуулиудын хэмжээнд хүрч зарим талаараа давж хөгжсөн байлаа. Байдарагт Оросууд маш их байдаг байсан. Сот 3 гэдэг Трестийн одоо барилгын том бүтээн байгуулалтын бий болж байдаргийн сангийн аж ахуй ингэж хөгжиж ирсэн. Тэгээ тэр үед бид нар Орос хүүхдүүдтэй их тоглодог. Тэгээ тэр одоо бид нарыг бас эдийг одоо би одоо Орос хэлний багш, англи хэлний багш болоход манайхан гэр бүлээрээ одоо энэ Орос соёлтой болоход их нөлөөсөн юм. Тэр үеийн байдаргийн сурагчдын сэтгэлд Монгол хүүхдүүдэд эрдмэн харамгүй харилсан Лида, Саша, Боря нар байгаа нь гарцаагүй. Тэд өнөөдөр орчлонгийн хаа нэгтэй зочлонтгой халуун сэтгэлтэй монголчууд сурах мэдгчийн нэрмэлзэлтэй цовоо цолигийн удаахан хацарт байдаргийн хүүхдүүдийг санан дурсаж яваа нь магад. Тэдний нэг алс хол Итали орнд суугаа Ольга багш. Сан Байцхану, дорогие друзья. Мне выпало очень... Би 1978 онд Цэл залуухан өсгүй байдаргийн сургууль багшлахаар очив юм. Украин улсаас Монголд ирэнгүүтээ шууд хөдөө ажиллагаар томилт авсан тул надад юм бүхэн шин содон байсан. Сургуулийн захирал намжилмаа намайг 4-5 дугаар ангид орос хэлний хичээл заахаар хуваарлснаа хэлэхэд би сэтгэл маш их догтлон хүлээн авч байснаас хөдөөгийн сургууль гэхэд олон байртай, байр болгон дүүрэн хүүхэдтэй дээр 2 ээлжир хичээлдэг байсан сонин санагдаж байлаа. Харин миний орох ангууд хуучин ногоон дээвэртэй нэг давхар цагаан байшинд байлаа. Хүүхдүүд маш сониучхан, бас сурах их хүсэл эрмэлзэлтэй, ихэдээд сургуульд явж суралцах зорилготой хүүхдүүд байсан тул маш сайн суралцдаг байсан. Монголд ажиллаж амьдарч монгол хүүхдүүдийг сургаж явсан нь миний амьдралын хамгийн дурсамжтай үеүүдийн нэг бөгөөд надад халуун дулаан сэтгэл үлдээсэнд ямагт талархаж явдгийг. Ольга Франковская багшийн дурсамж дүүрэн доглол тэрэн дотор намжилмаа гэсэн нэр дурддагдж байна. Харих олон хүний сэтгэлдэж хүндтэй байртай, халуун зуурын нөхдөж ямагт дурсагдах гавьяатай түүний ажиллаж байсан сургуулиудад социалист оролдоонд жилүүр эхний байруудад шалгарч байсны дээр байдаргийн 10 жилийн дунд сургууль 1979 онд улсын тэргүүний сургуулиар шалгарч цуу алдран дуурсгаж байсан түүхтэй. Хавар тарьсан өрөөл намрал сайтанигддаг. Сургууль нэг хэдэн жилийн дараа тэр сургууль тэр багш нар аль зэргийн эрдмийн гიშгтэн байж вэ гэдгийг л харагддаг. Байдаргийн долгио гэдэг чуулга тэр хойтлын 6 суманд хөдөлмөртийн захиалгаар очиж тоглодог. Тийм том хамтлаг байлаа. Зөвхөн сургууль дээр хичээл заах биш, соёл урлагаар үлгэрэлдэг тэр ажлыг болохоор зэрэг Шархуу гэдэг багш л одоо авч явсан байх жишээтэй. Байдаргийн сургууль төгсөгчид донд одоо Монголын өнөөгийн хөгжил донд их сайхан оргил болсон хүүхдүүд харагдаж байна. Өчүүхэн миний уран зохиолын дугуйлангийн шавнар дотроос 8 жилийн Мөнхбаяр гэдэг хүүхэд манай яруу найрагт Айргийн тав дотор захилж Монгол улсын болорт сум гэдэг тэр өндөр шүлтгэртийн наадамд 2 удаа эхний 10 чансаалагдчих байна. Пямбачвэн Ганбаатар гээд хүү үргэлжилсүгийн зохиолыг сэтгэл зүйн тийм бүтээлийн цэнд хүргэж гисэн тийм хөвгт байж байна. Гэхдээ тэгэхээр зэрэг би бас тэнд их утга зохиолын үр жаахан цацж байсан юм болоо да гэж тэгж бодчих. Сайн хүн төрөх, муу хүн төрөх нь хамаагүй. Сарны гэрэл туссан дэлхий л сайхан. Саднанч болно, амарханч болно хамаагүй. Саадч чимэн дэргэд байх нь сайхан. Бүргэж шонхор шиг тэдний нисэх уудам огторгол шиг ийм л тэнгэрлэг сайхан хүмүүсийн хүчрэг нуруу халуун сэтгэл дээр улс гэр хотол улам маань оршин тогтнож байдаг да. Үр дүнд нь хүн ард нь гараа газар хөл хөсөр жаргаж хүүхэд багцуул маань оюун цовоо эрүүл чирэг өсч үндийдэг юм. 1972 онд би Хүнлэн булаг гэдэг бригадын бага сургууль байсан. Би тэнд анхлж АУСК-ын заалгаж байсан. 74 оноос 10 дугаар анги хүртэл энд сурч төгссөн. Энэ үед бол яг л энэ бүтээн байгуулалтыг яг
бүрэн дүүрэн барьж дуусаад Монгол Ардын хувьсгалтай улс төрийн давчны гишүүн Түмэн баярын архичаага гэдэг хүн ирж зөвлөлт улсын тусламжаар баригдсан энэ том бүтээн байгуулалтыг Монголын талх хүлээгч ийм сайхан том үйл явдал дээр бид нар яг тэр үед нь тухайн сухж байсандаа би их бахархаж өгдөг юм аа. Өөрийнх нь нутаг орон сургууль энэ болгондоо өргөлжин сэтгэл зүрх уяастай ер нь үл энэ сургуулийнхаа энэ сайхан өндөр боловсрол эзэмснээр би бахархаж дэмжлэгтэй хамт үздэг юм аа. Би бол 72 онд энэ сургуульд орж исэн. Өсгөлийн баяр хийж яхад ээж минь одоо энэ баярт оролцож надад одоо тухайн үед одоо олонний өмнө авч үзээгүй тийм бэлгийг өгч намайг урамшуулж байсан, намайг цаашдаа улам сайн сурах жигүүр өгсөн. Би энэ сургуульд одоо ирэх болгондоо сургуулаараа орж үеийнхээ одоо ангийнхаа найз нөхдөдтэй уулзаж инээж хөрж бага насаа дурсаж явдаг. Найдвартай ард талгүйгээр тулаанд ялах боломжгүй гэдэг. Сургууль хүмүүжлийн өсвөрийн ажлын арын албыг эмч, няруу, жижүүр, цахилгаанчин, тогооч, үйлчлэгчгээд аж ахуйн хүнд хүчээр ажлыг нугалдаг ажилсаг хүмүүс зөвтгөж бүтээдэг юм. Жижүүр Бадам, Магсар, Бямба, Сүхбаатар, Ламаа, Лаасүрэн, Цэвэлмаа, Жавзан сүрэн, Няруу, Роолон, Данзан, Жолооч Төмөрбаатар, Сэлээсэрч Намжил сүрэн, Цахилгаанчин Дорж Бандан, Номын Санч Орсоо, Дайрыма, Отгон Жаргал, Тогооч Бямба, Наранхүү, Дэнсма, Баасан Жаргал нарын бүтэн нэр бүлээн зүс сургуулийн түүхэнд хүндэтэй байранд жагсдаг юм аа. Энэ сургуулийнхаа анхны 10 дугаар ангийг төгсөж 25 жил няруу хийсэн хөө. Няруу хийж явах хугацаанд бол зөвхөн ажилчдын хүчээр, урлагийн биш зөвхөн өөрсдийнхөө цэвэрлэгч ажилчдын хүчээр 5 том жүжигийг тавиад тойргийн сумуудаараа хүртэл дагуулж явж тойруулж байсан. Бүсийн сертификат болоход хойд чиглэлийн 7 бүстэй 5000 өндрийн харайлт хоёрт метр 68 дээгүүр өндөрт харайч улсын 2 дугаар зэрэг авч яасан. Өнгөрсөн нийгмийн оргил цагт Байдаргийн сургууль Байлдын эзлэх өндөрлөгтөн нэгэнт хүрч амьдсан болохоор 1990-ад оны ихэнх үе буюу нийгмийн байгууллага солигдсон тэр донцлогоон тон жилүүдэд хазааж гангасангүй. Тэр шинэ нийгэмд танагтайхан алхаж орсон юм. Тэр цагийн ачааны хүндийг Ёндон, Должин сүрэн, Гамболд, Нанзаа, Саран цэцэг, Санд сүрэн, Оюун, Болормоо нарын захирлууд үүрч сурлаг, урлаг, спортын өмнө олсон амжилтаа бууруулалгүй, буцаж эргэж, гундаж, гандалгүй дааж, давж тэсэж гарсан юм. Тал жигүүр нь ургаж хичнээн холд хичнээн өндөрт нислээж их газрынхаа татах хүчээр эргэж үүрэндээ буудаг нь жигүүртний ёсон. Дүүн луга ажил амьдралын төмөн салаа замаар замнан дарга сайд эрдэмтэн мэрэгд Баатар Жинжин хинч боллоо гэсэн эрдэмээр амлсан төрлөх сургуультайгаан амин зүрхний холбоогоор тасалдаггүй ухаант хүмүүний ёсон билээ. Тэр тусман Байдаргийн сургууль шиг уян хишиг нь булаг адил ундорч үй бүхэн нь 10 зөвхөн дэлгэрч байдаг эрдэм соёлын их өргөө эгнэгт дурсагдахын нэгууртай. Тэдний тоонд хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн сэтгүүлч Бунцэг, гавьяат эдийн засагч Нямжаргал, гавьяат уурхайчин Очор, хэл шинжилгээ ухааны доктор Гөрөв Очор, мөн доктор Батэрээдүй, эдийн засгийн шинжилгээ ухааны доктор Давгд орж, хөдөөжлөгийн шинжилгээ ухааны доктор агрономч Ганхуйг, шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дараа гарсан Давг, Жаргалан сумын нутгийн зөвлөлийн дараа гарсан Оюунхүү, онгоцны дарга нисгэгч Намжилд орж, бөгчүүдээс улсын начин Бордох, цааны спортын мастер Амар Санаа, мөн хэлвчгийн ухааны доктор Эрдэнэсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын хурандаа сайн жаргал зэрэг олон алдартай гавьяатан төр нийгмийн зөвтгөлтнүүд төрөн гарсныг дурдах учиртай.
Миний гаргасан амжилтын төвчтөг гэвэл одоо 2015 оны олон улсын таеквондогийн дэлхийн аварга мөнгөн медальтай, 2016 оны 3 сард Казахстан улсад болсон Азийн аварга алтан медальтай. За тэгээд олон улсын 3 тэмцээнд Оросд бол амжилттай яваад ирсэн. За улсдаа 4 удаа төрүүлсэн. Бид ч одоо хөх торгон дээлтийг ихээр хөх дайланбан дээлтэй. Охтууд маань ногоон тэрлэгтэй. Тэгээд одоо сүүлд нь форм өмсдөг байсан тий. Цагаан захтай формынхоо цагаан захыг өдөр болгон яан тий яндан дэндүүдэл өмсөн шүү дээ. Тэгээд л одоо сургуульд өнгөж ирдэг юм сайхан үе байлаа. Надад одоо эрдэм ухааныг одоо харамгүй заасан энэ хүмүүсийн одоо ачивэлэр би эрдэм ном сурсан. Хэдийгээр одоо Улаанбаатархтаас 1000 км-ийн цаанаар өшдөг тэнд орос хэл сурсан. Ойлгоогод угшаар орос угшаар хичээл заалгаж ийла. Дараа нь одоо одоогийн Орос улс тийм ээ тухайн зөвлөлт улсад орос хэлээр би дээд эрх үгийн их сургуулийг түүхч мэргэжлэр төгссөн. За би одоо Монгол улсынхаа орчин үеийн Монголын түүхийг чадан ядан судалж одоо хувь нэмрээ оруулж Монголын түүхийг үнэн мөнийг олохыг хичээж яваа да. Баян хонгор нутаг түүний дотроос Жаргаланд Байдраг нутаг бол холдооч, ойртооч, цуутай мөн өнөрттэйч өдгөө цагтаач арбан баялаг төвхтэй ийм газар ороо юм а. Би одоо Цаг Байдрагын хүрэн бэлчээр дээр зогсож байна үзэгчтэй. Энд Монголын улс товчонд дурдсанаар Хэзэнбог Чингис хаан, Тойрол хаантай байлдсан ийм газар нутаг. За нэлээд хожим 1600-аад оны үед хал хойрдын чуулган болж манжин эсрэг хэрхэн тэмцэгдэх байгаа зөвлөлдөд чуулж байсан ийм газар орон байна. Байдраг ах сургууль маань 70 жилийн түүхтэйг тэмдэглэж газраас Монголын өнцөг болон бүрээс энэ сургуульд суралцж байсан, энэ сургуулиас ажил амьдралын гараагаан эхэлсэн, энэ сургуультай хол ойр ямар нэгэн шижимтэй хүмүүс хуран ирж чуулан их сайхан наадам баяраа зохиож байна үзэгчтэй. Чухам энэ наадам баярын хэсгээс үзэгч та бүхэндээ бид өргөн төлөвлөх гэж байна. Таалал оршуултагай. Байдраг ах сургуулийн байгуулагдсны 70 жилийн өмнө баярын цогтой халуун мэндийг Байдраг ах сургуулийн эрхэм багш нар, инхий бяцхан сурагч нар, нийт ажилтан албан хаагчдын чин халуун сэтгэлтэй хамтдах нь өөдөөд нь өргөн төвшүүлж байна. Нарыг хөвтэй мөртэй суртай найзуудаг Монгол наадам. Нэрийг улстай нутагтай нийлүүлдэг Монгол наадам. Хорыг мэгтэйдсэн урдтай хайрладаг Үндэсэн их газарт хүн шигтгэж жилийн жил саглаачлан авчирдаг аврагт сарс шиг Байдрагын сургууль цаг зуурын ганцод салхи шуурганд төдийл хангасангүй, гундсангүй цэцгэлсээр үр жимсээр ургуулсаар өнөөдрийн өдрийг хүрч дэлгэр зууны 7 сард 70 жилийн түүх тойгон тэмдэглэхээр баяр наадмын талбайд инх хүчийг идэрлээ. Баярын дотроос Балтазөгийн цуглахад Цэнгэлийн талбар мэт наадам, тэр дундаа сумын наадам шиг нүд сэтгэлд ойрхон баясгалан гэж чухам юусан билээ. Байдрагын наадам энэ зун багчуудын эрдмийн өргөөний тэг шойг ташлуулсан багтлын дээж болж өнгөрснөөрөө онцлог байлаа. 70 жилийн далай их наадамд аймаг цэрэг сумын цолтой 68 хүчтэн зодоглоо. Аймгийн хорц арслан эрдэнэхүү төрүүлж, цэргийн арслан цэрэн тогтгож зөөрлөн, сумын начин сууд жамц шүүгүрсэн наадмын төрөө бүхийг улсын сайн малчин уухааны мэнд баяр байлсан бол үзүүрлсэн бүхийг аймгийн зан гомб сумын начин ямбийн нарийн өр хүүхдүүд байлсан байна. Наадамд 6 насны 491 хурдан ажнаа тоосоо өргөснөөс гадууд сумын уяач Батбаачрын хонгор азарга төрөө магнаа болж
мөн сумын уяач буян нэмхийн халтар аман үзүүллээ. Их насны 81 ажнаагаас жаргалан сумын малчин аймгийн алдарт уяач Перэндэ агсны хүү сумын алдарт уяач Инх болдын аймаг сум бүсийн наадмын удаа дараагийн түрүү магнаа алдарт далбан хээр магнаалж мөн жаргалан сумын Батбачрын хээр аман хүзүү турдулж сум сургуулийн наадмаа бардаагаар авч чадсан. Соёлын насанд бөмбөгрийн уяач Болорогийн хул жаргалантын Ганбаатарын үрээ тус төрүүлж аман хүзүүдсэн бол хязааланд ар хангаан чулуутын очир хөрвийн хулаалаг шүдэнд бөмбөгрийн пүрэв очрыг хонгор халзан дааганд бууд цагааны амар санаагийн зээрд тус магнайдан тосгоо хурдалж өдгөн сайхан наадцгаалаа. Жигүүр турдан 6 насны ажнааг сум сургуультайгаан амин зүрхний холбоотой 1-р багийн цог цолмон халзан чойжилд ичин агсны үр хүүхдүүд мөн нямдава давг нар урамшуулан шагнаж аман хүзүү айргийн тавын бүх моридыг нийт 31% хүн байгууллага түүний дотор ойгоо тэмдэглэж байгаа байдраг ахсах сургууль оролцож байлсан юм. Баяр наадмын зүлэг ногоон талбайгаас чанга эрэгчээр сум даяар цуурайтаж байсан талархал дүүрэн өгсвөл сургуулийн 70 жилийн ойд бүхэл бүтэн анги танхим тогтжуулж, цахим орчин бүрдүүлж, компьютер бэлгэлснээс өксүүлээд бэлэн мөнгө, эд материал, халуун хушуут мал бэлгэлж хандивалцгаасан нь мал гихтэл хэд хэдэн суур хот болохоор хэмжээнд хүрлээ. Энэ нь сургууль хэмээх сүж эрдэмийн орд өргөөнд үе үеийн төгсөгчд ямархан элэг сэтгэлтэй явдгийн барим тэвэн жишээ байсан. Хурд хүчний наадам, хурсан олны сэтгэлийн наадам, сумын наадам сайхан. Алдрайхан шивнартан ажил эрдэмийн алтан сэжүүр хадгуулж өгсөн технологийн танхимыг цагаан багшийн нэрэмжит болголоо. Энэ сайхан комитетийг орчин үеийн төрх хэрэгслээр хангаж өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Манай нутгийн зөвлөл тэгээд Улаанбаатарт байгаа нутгийн ах нар тэгээд энд хүмүүстэйгээ холбогдоод биднээд зориулсан 500 гаруй нүртэй ном хийлээ. За тэгээд баримт кино ер нь бол түүхэндээ хийж байгаагүй анги танхим бол нэлээд тодорхой хэмжээнд орчин үеийн хон төхөөрөмжөөр тоноглогдож байна. Нэг төгсөлтийн гэхэл одоо 10 хэдэн гектар хөгжим бэлгэлж байна. Гэх мэтлэнгээр бид нэр энэ сургалтын төлөө бас яалтчгүй төрсөн нутаг учраас бид бол байнгын холбоотой анхаарч хамтарч ажиллаж байдаг юм аа. Намрын намарт эмээл толгойн ангир инээд хөөрөөр цалгиж сургуулаа сансан хүүхдийн сансан сургууль багш ажилтны баяр хөөрт бомбон байдгийг. Эрдмийн их баяр энэ жил 70 дахь удагаан тохиож байна. Түүхэндээ 100 мянга гаруй охид хүүгүүдийг төгсгөн гаргасан өнөөгийн байдраг ахлах сургууль 550 сурагч 50 багштайгаар хичээлийн шинэ жилийн инхүү эхлүүлж байна. За манай сургуулийн багш нарын маань дийлэнх хувь нь байдраг сургуулийн одоо унган шавнар маань тэгтээ сургуулийн төгсж ирээд сум орон нутагта за энэ сургуулийнхаа ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл нэгтэй ингэж ажиллаж байгаа баг хамт олон байгаамаа. Бусад аймаг сумдтай харьцуулбал Баян хонгор аймаг багшлах боловсон хүчнээр бараг өрн дүүрэн хангагдсан юм. Тэр дундаа байдраг ахлах сургууль энэ үзүүлэлтээр аймагтаа толгой зөхиж явна. Энэ сургуулийн багш нарын бүрэлдэхүүн тогтвортой, үе дамжсан багшийн залгамж нутаг орондоо илүү элэг сэтгэлтэнгүүд байгаа нь сайхан хэрэг. Төрлөх сургуультай химийн багшаар ирээд 5 дахь жилдээ ажиллаж байна. За сүүлийн 3 жилд элсэлтийн ерөнхий оноогоор улсын дунджаас ямагт сурагчдаа дээгүүрч ихсэн амжилттай бэлтгэсэн. За сурагч шавнараас маань анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль гэх мэт улсын нэр хүндтэй сургуулиудад амжилттай суралцж байгаа. Орон даяар сургуулиудыг цахимжуулах ажил ойрын жилүүдэд эрчимтэй хэрэгжсэн.
Тус сургуульд энэ ажил 100% хэрэгжснээр багш нар сургуулийнхаа үйл ажиллагаанд цахим хичээлийг нэвтрүүлж эхлээд байна. Гэвч ангиулт ийм хичээл хийх бололцоо багц зэрэг дутмаг байсныг 70 жилийн ойн бүтээлч ажил төлөвлөлтийн явцад анги бүрийг компьютер, проектор, монитор дэлгэцтэй болгох үйл явц бараг хэрэгжсэн байна. Ингэснээр багш хичээлийн заахад илүү хялбар, ойлгомжтой байхаас гадна хүүхдүүд орчин үеийн техник хэрэгсэлтэй харьцаж түүнийг хэрэглэж сурах сайхан боломж бүрдэж байгаа юм. Байдаргийн сургууль үүсэн байгуулагдсан цагаасаа л сурлагын амжилтыг илүү сайн гаргахын зэрэгцээ урлаг, спортоор аймаг тэрвэтва улстай толгой цохиж аймгийн хэмжээний бүхий л тэмцээн наадам уралдаанд тэргүүн байрыг булаацалдаж бусдыг айлгаж явсан түүх одоо ч мартагдаагүй байна. Энэ сургуулийн сурагчид хичээлийн дараа өөрсдийгөө спорт урлаг гээд бүхий л чиглэлээр хөгжүүлэх бүрэн боломжтой дээр багшлах боловсон хүчний хувьд үнэхээр чадварлаг нь юм дээр харагддаг. Энэ он жилүүдэд орон нутаг, аймаг, бүс, улстан хүүхдүүдийг гаргасан амжилтыг тоочоод баршгүй. Доктор Шимгээг нэрэмжит номын санг баяжуулах, сүүлийн үеийн ном бүтээлээр багш сурагчдын оюуны эрэлт хэрэгцээг хангаж, тэдний оюун сэтгэлгээний болон мэдлэгийн цар хүрээг тэлэхэд гожлон анхаарч байна. Сургуулийн номын сан хөмрөгт Монголын болон гадаадын сонгодог, шилдэг дэлхийн түүх, газар зүй, хэл шинжлэлийн сурхичиг их баг тайлбарлах бичгүүдээр өвч өрн хангагдсан байна. Энэ бүхний ихэнх нь мөнөөхөл төрлөх сургуультайгаа хувийн холбоотой эрдэмт шавь төгсөгчдийнх нь өргөл буян хань даваар бүджээ. Оюуны спорт шатрын талбарт намсраагаа эрийн цээгэнсэн алдартан зүтгэж бүтээсэн гавьяатан бас түүчэн байлаа. Тэгвэл төрсөн нутгийн эрдмийн өргөнөөс багш жанчид орж шатрын спортын 3 дугаар зэрэгт хүрч шатрын даамын дугуйлангаас улсын зэрэгтээ 8 тамирчин төрөн гарсан юм. Өдгөө 2 насны ангиллаар 80 гаруй хүүхэд оюуны спортоор амжилттай хичээлж байна. Дэлгэр сайхан цагаар аав ээжийн асрал хайр, өгөөжит сайхан цагаан эдээн дээр хичнээн тогтой амарсан ч 2 дахь гэр орон болсон сургууль, тогтог дулаахан байр, халамж төгс үйлчлэгч, тогооч, ээний дотн багш нараа санаж хүүхдүүд тал талаас яаран ясаар цуглацгаадаг юм. Өдрийн 3 хоол, чөлөө цагаан гөрүүлэх урлаг спортын тангихм, оюунаа хөгжүүлэх шатар, даам, сахим тоглоом гээд энд ир дутуу юм алгаа. Шимэндравдангийн мегмар сар найрагчийн бичсэн байрны хүүхэд барилдаач, бас дээр нь уралдаач, эрдэм сурсан нэгч, эхээс нь ялгсан хураг гэгчлэн, өлөн зэлмөн, гундуухан байсан тэр цаг үе байдаргийн сургуулийн хувьд хэдийнэ түүх болон үлджээ. Зан сайтай айлд хүмүүхэн цугладаг, замаг сайтай нууранд шуу бүхэн цугладгийн адил жил жилийн 100 нүүдлийн шувуу нутгаан эргдэг шиг жил жилийн заг байдаргийн сургуулийн үе үеийн төгсөгчид 10, 20, 30 жилийнхээ дурсамж туулж дуудыг хийж төрлөх сургуулиан эргэцгээдэг юм. 30 жилийн дараа гастро зүйлүүд ямар санагдаж байна? Аюу гоёна. Ангил бага насныхаа дурсамжийг хуваалцаж, гинэн томоогүйхэн хүүхэд насндан очихын жаргалыг эдхийн хажуугаар өсгөж, хүмүүжүүлж, хүний дайтай болгосон эрхэм сургууль, эрдэм мэргэн багш нараа тэд ачилдаг, бас инэрдэг. Үүнийг мянган төгсөгчдийн сэтгэлийн хандив, буйны сэтгэлээр бүтсэн бага сургуулийн үүдэн дэх ижүүрэн тоглоомын талбай, сурагчдын аюулгүй байдлыг найдвартай хангасан хашаач байхгүй баялаг номын сан,
Дотор байрны дүүнартаа бэлдэж өгсөн зурагт радио, сургуулийн компьютерийн танхим, гитарын ижвэрлэл, тоног төхөөрөмжгээд нэрлээд баршгүй. онд Жаргалан сумын байдар гасах сургууль, төрийн сойрхолтой соёлын гавь зүтгэлтэн Цэндийн намсраа нэрмжит болсон түүхэн үйл явдалтай холбогдуулан нутгийн шүтэн болсон хөхн ууртан зориулж, нутгийн хөгжмийн зохиолч Индрэгийн бүтээл хөхн уур нутгийн сүлд дууны үг аяыг 2006 онд Чулуунаас хийсэн гавьяатан бол Жансангийн оюун хүү. Энэхүү сайхан дууг тус сургуулийн төгсөгч Түмэн Жаргалын Баян Жаргалын дууснаар та бид одоо сонсож байна. Хонгор нутгийн ээник түмэн хосгүй сайхан нутаг орондоо холоосч ойроосч хайртай. Хонгор нутгийн түмэн бас холцоогүй шижирийн адил тунгаамал нандин оюуны өвдөө. Эрдэнэ мэд цогцолсон энэ нутгийн мэрэгд адилсэлсэн хөрсшөрөнө хөрсдийн зоо гжигдэн усах дагшин байдаргаар нэрлэгдсэн оюуны урхайд хүдэр нээсэн урхайчин бүхэн савны хаан хэрээр утгаж дээд сорыг нэг хорондон өргөцгөлсөн. Тийм болохоор байдаргийн сургууль байдаг л нэг сургууль яавч биш. Хуудуугүй эрдмийн шин бүрдсэн хувилгаан чанарт байдаргийн сургуулийн 981 шид эрдмэн бүтэж бүрэлдэхийн сайхан өрөөлөг өргөж Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн ардын уран зохиолч Тангадын галсангийн алдар их суун алтан товчоонд нууц товчоонд дуурсаж байдаг. Авсаархан ацсан хөргөн дэлхийн зургнаа зурлзан урсдаг. Байдраг мөрөн төмөн үед урсгал татралгүй урссаар байх болтойгоо. Байдргийн сургуулийн шавнар Монголынхан алдрыг Баян дэлхий дахинд дуурсгаж явах болтойгоо гэсэн сайхан өрөөлөөр бүтээл юугаан жаргаж байна үзэгчтэй. Ялгаа гинсэж гудмын батуу арштаг юмген үци гутган дэлгэрдэг юм